Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За энэ хүү нэвтрүүлгийг үзэж байгаа нийт үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Намайг Бэлэг Жаргал гэдэг. Би Mobicom-ийн маркетингийн газрын мэргэжилтэн. Харин намайг бол Баяр Магна гэдэг. Би бол Mobicom-ийн хэрэглэгч масс продакшн жүжигчин байна. За тэгэхээр бид хоёр өнөөдөр Mobicom-ийн шинжлэгдсэн хэрэглээний эрхтэй цэнэглэгч картуудыг танилцуулах болно. Бид хоёр ч юу ах вэ? Ер нь бол би бол яг үзэгч та бүхэнтэйгээ адилхан цагаан цаас. Өнгөрсөн 2 дугаар сараас эхлээд яри бичи, яри мөн яри дата day гэсэн 3 төрлийн 10 цэнэглэгч карт худалдаанд гарсан байгаа. 10 цэнэглэгч ээ? Тий, 10 карт байгаа. Тэгэхээр чи яри бичи, яри дата day. За тэгвэл бүгдээрээ тэ үзэгч олондоо хоёулаа энэ хүү 10 картаа танилцуулах уу? Тэгээ. Эхлээд би та бүхэнд яри бичи буюу сүлжээндээ хязгааргүй ярих болон мессеж бичих хэрэгтэй картуудыг танилцуулъя. Яри бичи карт нь 2000 төгрөг, 4000 төгрөг, 9000 болон 14 гэсэн 4 төрлийн сонголттой байгаа. За 2000 төгрөгийн карт маань дагалдах 600 нэгжтэй 3 хоногийн турш сүлжээндээ хязгааргүй ярьж мессеж бичих хэрэгтэй байгаа. За энэ 4000-ийн юм шүү тий. За 4000 төгрөгийн карт маань дагалдах 1000 нэгжтэй 7 хоногийн турш сүлжээндээ хязгааргүй ярьж мөн мессеж бичих хэрэгтэй байгаа. 4000 төгрөгөөс хязгааргүй. Сүлжээндээ хязгааргүй яриад нь сүлжээндээ хязгааргүй мессеж бичнэ. За энэ 9000 төгрөгийн карт маань 15 хоногийн турш сүлжээндээ хязгааргүй ярьж мессеж бичих хэрэгтэй. Мөн дагалдах 3000 төгрөгийн нэгжтэй байгаа. Тэгэхээр энэ татж байгаа нэгжээрээ та бусад хэрэглээндээ зарцуулж болно гэсэн үг. За 14000. За 14000 төгрөгийн карт маань сүлжээндээ хязгааргүй ярьж мессеж бичих нь бүтэн сарын турш байгаа. Мөн дагалдах 4000 төгрөгийн нэгжтэй ийм картууд байна. За тэгвэл хоёулаа дараагийнхаа одоо энэ 3 картыг танилцуулах уу? Яри. За яри карт маань Mobicom-ийн сүлжээнд болон бусад сүлжээнд хязгааргүй ярих хэрэгтэй картууд байгаа. Бүх сүлжээнд гэсэн үг. Бүх сүлжээнд. За энэ хүү карт маань 4000 төгрөг, 9000 төгрөг болон 14000 гэсэн 3 төрлийн сонголттой байгаа. За 4000 төгрөгийн картаар та дансаа цэнэглээд 4 хоногийн турш бүх сүлжээнд хязгааргүй ярина. Мөн таны дансанд дагалдах 300 нэгж орно гэсэн үг. За дараагийнх нь болохоор 9000 төгрөгийн яри карт байна. За энэ хүү картаар та дансаа цэнэглэснээр 10 хоногийн турш бүх сүлжээнд хязгааргүй ярина. Мөн дагалдах 500 нэгжтэй. За тэгэхээр чи ингээд энээс навчих юм бол ингээд 300 дээр 500 нэмэгдээл тий. Мессежний бүхэл юм нэмэгдээд байгаа. За хамгийн зөвхөн энэ бол супер нэм шиг байна тий. 14000 төгрөгийн карт. За 14000 төгрөгийн яри карт нь сүлжээндээ болон бусад бүх сүлжээнд 15 хоногийн турш хязгааргүй ярих хэрэгтэй. Мөн дагалдах 2000 төгрөгийн нэгжтэй байгаа. Тэгэхээр бэлгээ энэ одоо яри энэ карт маань одоо өнөөдөр цэнгэлсэн бол яг өнөөдрөөс л одоо нэг хугацааны явж идэх үү тий. Энэ хугацаанд л одоо энэ хөө хязгааргүй ярианыхаа эрхийг ашиглах уу? Тийм, жишээлбэл та 15 хоногийн картаар цэнгэлсэн бол 15 хоногийн турш бүх сүлжээнд хязгааргүй ярина гэсэн үг. Яри дата day. За 4000 төгрөгийн яри дата day картыг авснаар танд 1 ГБ дата багц орно. Мөн дагалдах 800 нэгжтэй. Тэгээд та 4 хоногийн турш сүлжээндээ хязгааргүй ярих хэрэгтэй болно гэсэн үг. Сүлжээндээ юм тий. Тэгэхээр дата нь хэрэгтэй юм. За 9000. За 9000 төгрөгийн яри дата day картыг цэнгэлснээр 10 хоногийн турш сүлжээндээ хязгааргүй яриа хийгээд дагалдах 1000 төгрөгийн нэгжтэй. Мөн 3 ГБ дата багц танд нэмэлтээр орж ирнэ гэсэн үг. За энэ ч мөр амар юм болж байна дөө тий. За энэ ч мөр 14000 шин мөр 5 ГБ байж тий. За 14000 төгрөгийн картаар цэнгэлснээр 5 ГБ дата багц орно. 2000 төгрөгийн дагалдах нэгжтэй. Мөн та сүлжээндээ 15 хоногийн турш хязгааргүй яриа хийнэ гэсэн үг. За 24000 хамгийн сөв бүрэн болж таарч энэ да тийм ээ. За 24000 төгрөгийн яри дата day карт маань 4000 төгрөгийн дагалдах нэгжтэй байгаа. 8 ГБ дата багцтай. За тэгээд та 31 хоногийн турш сүлжээндээ хязгааргүй яриа хийх эрхтэй болно гэсэн үг. Үзэгчдийнхээ зүгээс би асуу. Одоо шил би 24000-ын одоо яри дата day тий. Багцыг одоо би ингээд сонгоод одоо сарын 8 ГБ-ыг аваа тийм ээ.
31 хоног хязгааргүй. За 31 хоног хязгааргүй бол мэдээж ойлгомжтой. 8 ГБ дата магтмал ингээд дуусчихгоот надаа энэ 4000 төгрөгийн нөгөө юу гэж байгаа шүү дээ. Нэгж өгж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр нь одоо ингээд нөгөө нэг юу үзэнгүүт жишээлбэл 2000 мянга зам болцсон ч байдаг ч юм уу тийм ээ. Би өөрөө нөгөө хязгааргүй ярина гэсэн байдаг. Тэгээ датагаа өөрөө нөгөө хугацаанд дууссан ашиглаагүй байхад ингээд энээс ингээд урсаа явчихдаг юм. Энэ талаар нь бас нэг тайлбарыг чи өгөөч гэж хүсэж байна л да. За тэгэхээр хэрэглэгчдийн дунд нэг юм төөрөгдөл байдаг. Би датагаа ашиглаагүй байж итэл миний дата ингээд өргөгдсөн байна гэх тиймэрхүү тохиолдол маш их гардаг. За тэгэхээр энэ юунаас болдог вэ гэхлээр таны утсан дээр, ухаалаг утсан дээр суйрлагдсан маш олон аппликейшн байгаа. За юу гэсэн үг. За чи миний утсан дээр зүгээр шинэ үзээд хэлээ. Тэгэхээр энэхүү олон аппликейшн нь таны утас интернетэд холбогдсон байх үед чинь автоматар одоо апдейт хийгдээд явдаг гэсэн үг. Ийм учраас таны дата та өөрөө ашиглаагүй байхад чинь өргөдөх тохиолдол гардаг шүү. Яа гэсэн үг юм. За өөжээ. За үзэгч олондоо хүргээл явал та. За тэгэхээр юм байна. Жишээлбэл энэ iPhone байна тий. iPhone дээр settings буюу тохиргоо хэсэг рүү ороод за энэ cellular data хэсэг рүү орно гэсэн үг. Тэгэхээр энэ болохоор таны утсан дээр байгаа бүх аппликейшн байна тийм ээ. Бүгдээр нээлттэй байна. Бүгдээрээ нээлттэй байна. Тийм болохоор таны нээлттэй байгаа аппликейшнууд чинь дата багцыг чинь автоматар одоо үрж гинэ гэсэн үг апдейт хийх болгондоо. Тэр ингээд суул ингээд одоо нөгөө мессеж хийдэг чинь 128 боллоо. Тэгээ сүүлдээ 09 мөнгөөр бодогдох болно гэдэг нэг тийм 7 мөнгөөр бодогдно гэдэг нэг ирдэг шүү дээ тий. Тэгэхээр энийг юу шиг одоо ашиглахгүй за одоо энийг би одоо ингээд ашиглахгүй гэсэн юмнуудаа энийг ингээд хаачаад байна гэсэн үг юм уу? Ингээ унтраач гэсэн. Эсвэл шууд энэний оронд нэг мөсөн шууд 4G шууд хаацсан ч болох юм байна шүү дээ тийм биз дээ. Ашиглах үедээ гаргаж ирчээл. Аха, ерөнхийдөө бол та өөрийнхөө байнга ашигладаг аппликейшнууд дээрээ нээлттэй байлгаад бус дээр нь хааснаар датагаа хэмнэх боломжтой шүү гэсэн үг. Ингээгүй тохиолдолд таны утсан дээр аппликейшнууд нь апдейт хийгдэх болгонд таны дата өргөдөж байгаа. Бас нэрээ бас энийг бас яг үзэгч болон бас надтай адилхан ч гэсэн бас ойлгох нь зөв болов уу гэж би бас бодож байна л да. За бэлгээ одоо хоёулаа сая энэ 10 картны талаар ярилцлаа. Энэ картыг урьдчилан төлбөрт болон одоо дараа төлбөрт хүн шууд энэ картуудыг ашиглаж болох юм уу? За тэгэхээр хэрэглээний эрхтэй цэнэглэгч картуудыг урьдчилсан төлбөрт үйлчилгээний MobiCard, B-Brand, мөн Stars-ийн хэрэглэгчид авах боломжтой, ашиглах боломжтой гэсэн үг. За таны хувьд болохоор дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч гэсэн тийм. Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид маань энэхүү картаар цэнэглэснээр сарын суурь хураамжнаас нь хасагдаад явна гэсэн үг. Үнийн дүнгээрээ. Хасагдаад явчих юм шүү дээ. За мөн хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид байдаг. Хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид маань энэхүү картаар цэнэглэснээр дансанд нь зөвхөн нэг ч хэлбэрээр орно гэсэн үг. Нэмэлт хэрэглээнүүд нь орохгүй. За ойлгомжтой. Энэхүү картуудыг одоо ер нь одоо уцаан цэнэглээ тий одоо нөгөө дансаа цэнэглэгийг үл хаанаас авч болох вэ? За хэрэглээний эрхтэй цэнэглэгч картуудыг авч болох 16 төрлийн суваг байгаа. 16. Аха. Тэгэхээр хэрэглэгч та өөртөө хамгийн хялбар, хамгийн амархан аргаар карт авах боломжтой. Би одоо ямар сувгаар авах боломжтой энэ танд хэлж өгье л та. Жишээ болгоод. За Mobicom-ийн үндсэн болон гэрээт салбаруудаар зочлоод авах боломжтой. Mobicom-ийн агент болон гэрээт борлуулагч байна. За Mobicom цэгийн мэн, Candy цэгийн мэн албан ёсны веб хуудасаар онлайн худалдан авалт хийх боломжтой. Mobicom-ийн салбаруудаар байгаа S-POS ухаалаг машинаар цэнэглэлт хийх боломжтой байна. Mobicom-ийн гар утасны аппликейшн болон Candy Pay гар утасны аппликейшнийг ашиглан бас онлайн худалдан авалт хийх боломжтой. За мөн Facebook хэрэглэгчид маань Mobicom-ийн болон Candy-ийн албан ёсны Facebook хуудасаар ороод чатботоос нь шууд онлайн худалдан авалтыг бас мөн хийх боломжтой байна. За мөн та банкны аппликейшнийг ашиглаад худалдан авалт хийж болно. Хаан банк, Голомт банк, Хас банк болон Капитал банкны аппликейшнаараа шууд худалдан авалт хийх боломжтой. Гар утасныхаа Most Money, Social Pay болон төрийн банкны Gels аппликейшнаар бас онлайн худалдан авалт хийх боломжтой байна. За онлайн худалдан авалтаас гадна Monz болон номин сүлжээ дэлгүүрийн бүх салбаруудаас энэхүү картыг худалдан аваарай. За тэгээ үзэгч та бүхэн минь баярлалаа. Тэгээд сар болгон энэ нэвтрүүлэг маань нэг дугаар гарч явах болно. Та бүхний ирүүлсэн мессеж, мэйл, загтал, мессенжерээр ирсэн бүх загтуудыг хурааж байгаад би бас энэ талаараа дахин Mobicom-ийн ажилтнаас асууж хэл амын суулгах болно. Дараагийн дугаар хүртэл баярлалаа.